Танд Америк гэхээр юу бодогддог вэ? Манхэттны тэнгэр баганцсан байшингууд уу, Калифорний нарлаг наран шарлагын газар уу? Эсвэл Apple, Tesla, Microsoft гэх мэт дэлхийг өөрчилсөн компани үлгэн нутг уу? Америк бол дэлхийд хамгийн их мөрөөдөгддөг улс. Гэхдээ энэ мөрөөдлийн цаана ямар үнэн оршдог гэж. Нэг хүн хэдэн тэрбумын хөрөнгөтэй байхад нөгөө нь орон гэргүй гудамжинд хондог. Сансарлуу нисгээд буцаага тавчирдаг технологиточ хар тамхины хамаарал, ганцаардал, сэтгэл готрол түгээмэл. Эрх чөлөөтэй ч хэтэрхий эрх чөлөөнд төөрч яваа нийгэм. Тэгвэл Америк үнэхээр амьдрахад боломжийн орн мөн үү? Эсвэл энэ зүгээр л нэг сайн маркетинг үү? Өнөөдөр бид Америкийн нэгдсэн улсын 10 гайхшруулах баримт дээр суурилж, энэ улс ямар гайхамшигтай, бас ямар гашуун үнэтэй болохыг хамтдаа харцгаая. 1. Америкт өдөр бүр 9,000 гаруй иргэн гадагшаа нүүж байна. Америк мөрөөдлийн талаар бид бүгд сонссон. Гэхдээ сүүлийн жилүүдэд олон мянган Америкчууд Канада, Европ, Латин Америкийг сонгож Америкийн нэгдсэн улсаас гарч байна. 2023 онд 340 мянга орчим Америк иргэн албан ёсоор гадаад руу шилжжээ. Тэдний олонх нь өндөр амжиргаа, эрүүл мэндийн хямрал, стрессээс зугтаж байгаа. 2. Америкийн нэгдсэн улс дэлхийд хамгийн олон хоригдолтой улс. Эрх чөлөөний орон гэх нэртэй ч Америкийн нэгдсэн улсад 2.1 сая хүн шоронд байна. Энэ нь дэлхийн бүх хориглоодын 20% юм. 3 хүн тутмын нэг нь насанд хүрсэн амьдралынхаа туршид нэг удаа хорих ялаар шийтгүүлэх эрсдэлтэй. Хар арьс эрхтэйчүүдийн хувьд энэ магадлал улам өснө. 3. Америкчуудын 77% нь ямар нэгэн зээлийн дарамттай. Сурагчийн зээл, байрны зээл, эрүүл мэндийн төлбөр, кредит картын өрөнд Америкийн иргэд нэрвэгдэж байна. Америкийн нэгдсэн улсын нийт өр 17 их $80 хүрээд байна. Дундаж Америк хүн сарын орлогынхаа 35%-ыг өрөнд зарцуулдаг. Эрх чөлөөтэй гэхээсээ илүү өрөнд баригдсан гэдэг нь үнэнд илүү ойр. 4. Дэлхийд хамгийн их тархалттай ард түмэн Америкчуудын 42% нь тархалтын асуудалтай. Энэ нь эрүүл мэндийн зардлыг жил бүр $150 тэрбум нэмэгдүүлдэг. Супермаркетын бараа нь хэд боловсруулсан сахар, транс тос өндөртэй. Түргэн хоолны 200 мянга гаруй сүлжээ дэлгүүр өдөр бүр сая хүнийг тэжээж байна. Гэхдээ үнэн хэрэгтээ хордуулж байж мэднэ. 5. Сэтгэл зүйн эрүүл мэндийн хямрал ноцтой төвшөнд Америкийн нэгдсэн улсад 13-аас 25 насны залуусын 3/1 нь сэтгэл готролтой. 2024 онд нийт өсвөр үеийнхний 17% нь амиа хорлох тухай бодож байгаагаа илэрхийлсэн. Сошиал медиа, өрсөлдөөн, ганцаардал энэ бүгд залуусын дотоод ертөнцийг цулмж байна. Тэднийг хинч сошиал ертөнцид лайк хийхгүй байгаа үед өөрийгөө үн сэдвүү мэтээр мэдэрдэг гэсэн байна. 6. Дундаж Америк хүн өдөрт 7 цаг утас ширтдэг. Судалгаагаар Америкчууд дэлхийд хамгийн их дэлгэцийн донтолтой хүмүүс. Өдөрт дунджаар 6-аас 8 цаг хугацаа хэрэглэдэг. Үүнд Facebook, Instagram, TikTok гол үүрэгтэй. Мэдээллийн хурд хэтэрч анхаарал төвлөрөх хугацаа 8 секунд болсон нь алтан загаснаас ч бага байна. 7. Эмнэлгийн үн дэлхийд хамгийн өндөр. Америкт түргэн тусламжаар нэг удаа очиход дунджаар $1389. Мөн эрүүл мэндийн даатгалгүй 27 сая хүн бий. Мэс засал хэлэхийн тулд олон хүн өр тавьж зарим нь бүр зээлийн картны хүү төлж байна. Өвдөх эрх чөлөөч Америкт үнэтэй болжээ. 8. Америкийн нэгдсэн улс дэлхийн зэвсгийн экспортоор тэргүүлдэг. Дэлхийд даяар зарагдаж буй зэвсгийн 40%-ийг Америк үйлдвэрлэдэг. Сүүлийн 5 жилд 100 гаруй орн руу зэвсэг нийлүүлсэн. Технологийн дэвшлэр зэвсэг хүртэл ухаалаг болж дроноор аллах хийх нь шинэ хэвийн байдал болоод байна. Америк бол хэрэглээний донтолттой улс. Нэг Америк хүн жилд дунджаар 66 ширхэг шинэ хувцас худалдаа авдаг. Гэхдээ 85% нь хог дээр очдог. Амазоноор ганцхан туршилтоор бараа худалдан авдагч дэлхийд хамгийн их хог хаягдал гаргадаг ард түмэн юм. Би байгаа болохоор хэрэглэнэ гэх биш. Би хэрэгэлдэг учраас би байна гэдэг сэтгэлгээ домгоолж байна. 10. Ганцаардал Америкийн шин дахал. 2023 онд Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн яам ганцаардал нь зүрхний шигдээс хорт тавтартай тэнцвүүц эрсдэлтэй гэж албан ёсоор мэдэгдсэн. 40 сая гаруй хүн найзгүй хэмээн мэдүүлсэн байна. Технологи холыг ойртуулж байгаа ч сэтгэлийг холдуулж байна. Америк бол олон сая хүний дунд ганцаардсан сая хүний орн юм. Эцэст нь Америк бол боломжийн орн. Гэхдээ тэр боломж нь таныг өөрөө очоод авахыг шаардна. Энд хүн бүр мөрөөдлөө биелүүлж чадна. Гэхдээ хичээл зүтгэлгүйгээр хинч таныг тэнд хүргэхгүй. Сансрын пуужин, хиймэл, оюун ухаан, хөрөнгө оруулалтын хүчирхэг эдийн засаг энэ бол Америкийн нэг тал. Гэтэл нөгөө талд нь орон гэргүүдэл, өрийн хямрал, сэтгэл зүйн ганцаардал тэгш бас байдал байна. Гэрэлсэн мэт боловч гүн сүдэртэй энэ улс бол мөрөөдөл, сорилт, амжилт, зовлон, боломж, дарамт бүгд нэг дөр оршдог газар. Америкт амьдрах гэдэг нь зүгээр нэг амьдрах биш. Өдөр бүр шин сорилт авч өөрийгөө дахин бүтээх аялал юм. Хэрвээ та энэ аялал сонирхолтой санагдсан бол лайк дараад очмоор байна гэж комент хэсэгт бичээд биднийг дагаарай.